2005 он Америк нэгдсэн улсын Канзас мужийн цагдаагийн газарт нэгэн хачиргалтай загтал иржээ. Загтал бичигч нь 30 жилийн турш хэний ч барьж чадаагүй цовруул алуурчин ВТК байв. Тэрээр загталтаа ердөө ганцхан асуулт асуусан байлаа. Би хэрв мэдээлэлээ уян дискэнд хийгээд явуулчих бол та нар намайг мөрдөж олж чадах уу? Цагдаа нар сониноор дамжуулан хуурамч хариулт өгөв. Үгүй ээ. Уян дискнээс мэдээлэл мөрдөх техник юм боломж байхгүй. Тэрээр энэ үгэнд итгэсэн юм. Өөрийгөө дэлхийн хамгийн ухаалаг гэмт хэрэгтэн гэж бодсон цовруул алуурчин ердөө ганцхан уян дискний мета өгөгдлөөс болж 30 жилийн дараа баригдана гэж зүудлээч үгүй биз. Тэр зүгээр нэг алаагүй. Тэр аллах бүрээ урьдчилж төлөвлөсөн хувийн төсөл гэж үздэг байв. Тэр хэн байв? Тэр яагаад өөрийгөө цагдаад барьж өгсөн бэ? 1974 оны 1-р сарын 15 үд дунд Деннис Рейдер Атирогийн гэр бүлийн байшин сэмхэн нэвтэрч 4 гишүүнийг нь бүгдийг нь хүлж боомлж хөнөв. Үүнд эцэг Жозеф, эх Жулия, хүү Жозеф, охин Жозефин нар байв. Энэ бол түүний анхны томоохон хэрэг байлаа. Рейдер үүнийг алга гэж нэрлэдэггүй байв. Түүний хувьд энэ бол урдаас нарийн төлөвлөсөн төсөл байсан юм. 2005 онд баримтлагдсныхаа дараа Рейдер хэлэхдээ тэрээр анх 2 сарын өмнө Жулиаг хүүхдүүдэд сургууль хүргэж өгөхөөр гэрээсээ гарч байхыг хараад тус гэр бүлийг байгаар үнэлж улмаар 2-3 хоногийн турш мөрдөж мөшгсөн гэжээ. Аллах үлдсэн өглөө Рейдер машинаа байрлуулж үлдээгээд Атирогийн гэр рүү явган очиж хашааг нь даван арын хашаанд утасны шугамыг тасалсан байна. Үүний дараа Жой хүү арын хаалгаар гэр бүлийнхээ нохойг гаргах үед Рейдер түүнтэй тулгарч буу тулган гэр рүү хүчээр нэвтэрчээ. Гэр бүлийн бусад гишүүдийг хүлж боомлон хүнээснийхаа дараа Рейдер 11 настай охин Жозефинийг подвал руу авч буун охины хувцсыг тааж бохир усны шугамнаас гогцоо олсон үйжээ. Рейдер Жозефинаас зураг авахын тулд камер байгаа эсхийг асуухад охин байхгүй гэж хариулсан байна. Охин өөрийг нь юу хүлээж байгааг асуухад Рейдер "За хонгор минь, чи гэр бүлийнхээ бусад гишүүдтэй хамт Деважинд очих болно" гэж хариулжээ. Рейдер охиныг подвалд үүжилж түүнийг олсон дээр тарчилж өгөхийг харангаа гар хангалах хийсэн байна. Хохирогчдын цогцсыг аллах үлдэх үеэр сургууль дээрээ байсан тус гэр бүлийн том 3 хүүхэд нь ирээд олжээ. Рейдер дараагийн хохирогчороо Кэтрин Брайтийг сонгосон бөгөөд түүнийг найзынхаа хамт гэр рүүгээ орж байхыг олж хараад уг ажиллагаагаа гэрэл унтраах төсөл хэмээн нэрлэжээ. Тэрээр охины дүү болох Кевин тэдний хонж байгааг мэдээгүй байсан бөгөөд хэрэв мэдсэн бол аллагыг хялбарчлах үүднээс ирчүүдээс аль болох хол байхыг хичээдэг байсан тул уг гэр бүлийг онилохоос татгалзах байсан бизээ. 1974 оны 4-р сарын 4-нд Рейдер Брайтийн гэрт хинч байхгүй үеэр арын гүйдэг шилэн хаалгыг харлан нэвтэрчээ. Брайти Кевиний хамт гэртээ ирэхэд Рейдер тэдэнд өөрийгөө Калифорнид 90 сурвалжлагдаж байгаа хүн гээд мөнгө олон машин хэрэгтэй байна гэж хэлсэн байна. Тэрээр эгчдүү хоёрыг зүүн өмнөд унтлахын өрөөрөө хүчээр оруулж Кевинийг хуучин үйлдсэн Атирогийн аллагаас өөр харагдуулахын тулд гэрт байсан альчуур зэрэг зүйлсийг ашиглан эгчийг нь хөлүүлж дараа нь Кевинийг өөрөө хөлжээ. Тэднийг өөр өрөөнд тусгаарлан Кевиний хөлийг орны хөлнөөс харин Брайтийг сандалтай хөлсөн байна. Рейдер Кевинийг боомлохоор түүний хөлөгдсөн өрөөнд буцаж ирсэн боловч Кевин хөлөөснөөсөө мултарчихсан байв. Рейдер галт зэвсгээ гаргаж ирэн тэдний дунд тэмцэл өрнөх үед түүнийг 2 удаа буутсан байна. Нэг сум нь Кевиний амны яг дээд хэсэгт туссан бол нөгөөх нь түүнийг шүргэж өнгөрчээ. Кевин Рейдерийг өрөөнөөс гарах хүртэл өгсөн дөр үзүүлж хэвтээд дараа нь гэрээсээ зугтан гарсан байна. Тэрээр хөршүүддээ дохио өгч туслан дуудснаар хөршүүд нь түүнийг эмнэлэгт хүргэж цагдаа дууджээ. Рейдерийг Брайти өрөөнд буцаж орж ирэхэд охин буун дууны талаар асуув. Рейдер Брайт дүүг нь буутчихсан гэж хэлэхэд охин түүнтэй эсэргүүцэн тэмцэлджээ. Охины эсэргүүцэл Рейдерийн төлөвлөж байснаас дэндүү хүчтэй байсан тул тэрээр охиныг боомлж чадлагүй улмаар хавирганы доод хэсэг рүү 2-3 удаа хатгалсан байна. Тэмцэлдэх үеэр Рейдер Кевинийг туслан дуудаж байхыг сонсчээ. Брайтийг өгчлөө гэж бодмогцоо Рейдер зогтож амжжээ. Охин олон удаа хатгалуулж боомлогдсны улмаас яаралтай хагалгааны үеэр нас оржээ. Кевин эгчийн цогцсыг хараагүй бөгөөд хадлагаас хойш
хэд хоногийн дараа эмнэлэгт хэвтэж байхдаа түүнийг нас барсан тухай мэдээг сонссон байна. Гэхдээ түүний хамгийн жигшүүртэй онцлог нь аллагын дараа эхэлдэг байв. Тэрээр хогчдоос авсан хувцас дотор хувцсыг өөрөө өмсөж, өөрийгөө олсоор хүлж полароид аппаратаар зураг авдаг байжээ. Тэр хэргийн газрын зураг авсан эд зүйлс үйл явцыг нэг үрчлэн тэмдэглэлийн нэвтрэлтэд бичиж хадгална. Аллагуудын хоорондох завсарлагын үеэр тэрхүү тэмдэглэл зургуудаа үзэж аллагын үеийн таашаалаа дахин мэдэрдэг байсан сэтгцийн гүн өөрчлөлтийг харуулдаг. 1977 гэхэд түүний гарт дахин 2 эмэгтэй ам өргөдлөө. Хотод цуврал олон орчин байгааг хэн ч мэдээгүй байсан тул Рейдерийн доторх өөр нэгэн хүсэл оргилж эхлэв. Энэ нь бол хүлийн зөвшөөрүүлэхийн шунал байлаа. Деннис Рейдер 1945 оны 3 дугаар сарын 9-нд Канзас мужийн Питтсберг хотод төржээ. Тэр 4 хүүхэдтэй айлын ууган хүү байсан бөгөөд 3 эрэгтэй дүүтэй байв. Их Дороти нэгтлэн бодгочоор ажилладаг эцэг Уильям Рейдер нь цэргийн хүн байжээ. Деннисийг төрсний дараа тэдний гэр бүл Уичита хот руу нүүсэн байна. Эцэг их нь маш их ажилладаг байсан тул хөгүүдтэй хангалттай анхаарал тавьж чаддаггүй байсан бөгөөд үүнээс үүдэн бяцхан Деннис олонтой ахлагчийн өрөө гүйцэтгэдэг байв. Деннис өөрт нь хангалттай анхаарал хандуулдаггүй байсанд ээжтэй маш их уурладаг байжээ. Залуу наснда скаутын хөдөлгөөнд элсэж аялалд их явдаг байв. Нэгэн аяллаа үеэр тэрээр унаж толгойдоо хүчтэй гэмтэл авчээ. 14 настай байхдаа сонноос Харви Гладманы тухай нийтлэл уншсан бөгөөд энэ түүх Деннисийг бүрэн эзэмдсэн байна. Ихэнх цуврал олорчдын адил тэрээр хүүхэд байхдаа амьтдыг тамалж хөнөөдөг байжээ. Бага наснаасаа эхлэн түүний толгойг эмэгтэйчүүдийн талаарх бэлгийн болон садист тамлан зовоох зэрлэг зүүн бэлэг уран төсөөллүүд эзэмдэх болсон байна. Тэрээр 1963 онд сургуулаа төгсжээ. 63-аас 66 оны хооронд Канзасын Уэстли их сургуульд суралцсан байна. 66-аас 70 онуудад Айрмад алба хааж ахлах түрүүц сод хүртжээ. 1970 онд Айрмаас Уичити хоттой буцаж ирээд Ликерс супермаркетын махны засагт ажилд орсон бөгөөд тус супермаркетад түүний ээж нэгтлэн бодгочоор ажилладаг байв. 1971 оны 5 дугаар сарын 22-нд Паула гэх хүүхэнтэй гэрэлжээ. 75 онд тэд Брайан гэдэг хүүтэй, 78 онд Кэри гэдэг охинтой болсон байна. Айрмаас босч ирснийхаа дараа тэрээр Батлер тойргийн муниципал коллежид элсэн оржээ. 1973 он электроникийн чиглэлээр дэд мэргэжилтний зэрэг хамгаалсан байна. Үүний дараа Уичитогийн улсын их сургууль элсэн орж 79 онд шүүх эрх мэдлийн удирдлага чиглэлээр шинжлэх ухааны бакалаврын зэрэгтээ төгсжээ. 72-аас 73 оны хооронд Рейдер Coleman Company компанид угсралтын ажилтнаар ажиллаж байв. 74-ээс 88 оны хооронд Security Service компани цахилгаанчнаар ажиллаж айлуудад дохиол суурилуулдаг байжээ. 91 оны 5 дугаар сард Парк Сити хотод хэм хэмжээний биелэлтийг хянах байцаагч болжээ. Түүнчлэн лютераны сүмийн зөвлөлийн ерөнхийлөгчөөр сонгогдож Канзас дахь скаутуудын удирдагч байсан байна. Хинч түүнийг хайхгүй байгаад Рейдер урам нь хогров. Тэрээр өөрийнхөө суу тухайныг дэлхий дахинд гайхуулахыг хүсэж байлаа. 1978 оны ихэр тэр орон нутгийн Каке телеканал руу цагтл илгээж өөрийгөө ВТК гэж нэрлэн өмнөх аллагуудыг үйлдсэн гэдгээ зарлав. Хотод айдас нүүрлэлээ. Хэвлүүд түүний тухай өдөршингүй шуугиж цагдаа нар тусгай баг гаргасан ч ямар ч улмөр олж чадсангүй. Үүнээс хойш тэрээр байнга цагдаа хэвлэл рүү нууц үгэн таавар, хохирогчдын жолооны өрөмлөх, хэргийн газрын зургийг хавсаргасан загтал илгээж муур хулганы тоглоомоор тоглож эхэлсэн юм. Тэр зүгээр л баригдашгүй нэгэн мэт байв. 1991 оны хүртэл тэр нийт 10 хүний амийг авч чадсан юм. Үүнээс хойш ВТК сураггүй алга болов. Цагдаа нар түүнийг үгсэн эсвэл өөр мужи руу нүүсэн гэж бодож байлаа. Тэрээр 2004 он хүртэл бүтэн 13 жилийн турш чимээгүй амьдэрсэн юм. Гэвч сурал алуурчны өөрийгөө гайхуулах өвчин зүгээр л алга болчихдгүй байжээ. 2004 онд Отерогийн гэр бүлийн алдрын 30 жилийн агаар хэвлэлүүд ВТК-г мартагдаж буй алуурчин гэж бичжээ. Энэ нь Рейдерийн нарцист сэтгэл зүйд том цохилт болов. Тэрээр би амьд
намайг мартах эрх байхгүй гэдгийг батлахын тулд дахин загтал бичиж эхлэв. Цагдаа нар хогийн цэгээс түүний илгээсэн загтал болон цаасан хайрцгийг олж авч чадсан байна. Дотор нь илгээмжүүд байв. Тэдгээрийн нэг дээр ВТК цагдаа нараас би та нартай илрүүлэгдэх эрсдэлгүйгээр уян дискээр харилцаж болох уу гэж асуусан байжээ. Хэрэг болно гэвэл санд Тимэ Рекс зүгээр гисэн бичгтээ зар сурталчилгаа тавихыг хүссэн байна. Цагдаа нар ийм зар тавьжээ. Цагдаа нар хуурч тэр уян дискээ илгээв. Тэнд ВТК-гийн 1974 онд үйлдсэн анхны гэмт хэрэг буюу 2 наснд хүрсэн хүн болон тэдний 5 хүүхдийн 2-ыг нь хөнөөсөн аллагыг чихүүцс хөрмөн нарийн дүрсэлсэн байжээ. Мөн хайрцаг дотор гоёл чимэглэлийн зүйлс болон үзүүндээ гогцоо оосортой түүний хохирогчдын нэг болох 11 настай охиныг дүрсэлсэн хүүхэлдэй байсан байна. Харин цагдаагийн технологийн мэргэжилтнүүд уян дискийг нээж үзэхэд Microsoft Word баримтын мета өгөгдөл донд Христийн лютеран сүм гэсэн байгууллага сүүлд нь хадгалсан хүн нь Денис гэсэн нэр байлаа. Интернетийн тусламжтайгаар тус сүмийн зөвлөлийн ерөнхийлөгч Денис Ридер гэдгийг цагдаа нар төвөггүй тогтоов. Учир нь дискэн дээрх мэдээлэл өөрөө устдаггүй. Зөвхөн түүнийг заах холбоос нь алга болдог. Тэрхүү мэдээллийн дээр шин зүйл бичих хүртэл өгөгдөл нь хадгалагдсаар байдаг байна. Эдгээр өгөгдлөөс бүрэмсэн ангижих нь үнэхээр хэцүү бөгөөд компьютерыг маш сайн биддэг байх шаардлагатай. Тэр бидэнд уян диск илгээсний дараа л хэрэг шийдэгдсэн юм гэж Канзас мужийн Уичита хотын цагдаагийн дислэгч Кен Лэндер ярьж байна. Хэрэг тэр зүгээр л хүн алхаа болоод амаа хамхаад байсан бол бид энэ эвлүүдэг тоглоомын учрыг хизээч олохгүй байсан байж магадгүй. Эцсийн баталгааг олохын тулд цагдаа нар түүний охины эмнэлэгт төгссөн шинжилгээний ДНК-г хэргийн газараас олдсон ДНК-тай харьцуулахад 100% тохирч байлаа. 2005 оны 2 дугаар сарын 25 Денис Ридер гэр рүүгээ харж явах замдаа баривчлагджээ. Цагдаа нар надад уян дискийг мөрдөх боломжгүй гэсэн хариуд өгөхөд нь би тэднийг үнэн ярьж байна гэж бодсон. Гэвч тэр диск л намайг барьж өглөө гэжээ. Мөрдөгч Ландерийн хэлснээр байцаалтын гол тактик нь Ридерийг яриулах байв. Эхэндээ тэрээр мөрдөгчтэй муур хулганд болж тоглон таамаг дэвшүүлэн ВТК-гийн тухай 3 дахь этгээч шиг ярьж байлаа. Гэвч тоглоом дуусныг ойлгомогцоо тэр бүх хэрэгээ хүлээжээ. Тэрээр 9 настай хүү, 11 настай охин зэрэг 10 хүнийг хэрхэн тамалж хөнөөснөө ямар сэтгэл хөдлөлгүйгээр аимшигт нарийн детальтайгаар ярьсан юм. Тэр өөрийгөө ВТК гэж нэрлсэн бөгөөд энэ нь хүл, тамал, хөнөө гэсэн англи үгний товчлол байв. Бид түүнийг зөвгөөр л зогсоож чадахгүй байсан. Тэр зогсоо зайгүй ярьж байсан гэж Ландер дурсжээ. Шүүх хурал дээр тэр ямар ч гэмшил харуулаагүй бөгөөд 30 минутын турш өөрийнхөө үйлдсэн аллагуудыг яг л компани захирал хийсэн ажлаа тайлгнаж байгаа мэт бахархалтайгаар ярьсан юм. Байцаалтын явцад Ридер өөрийнх нь эгог тэгжээж байсан мөрдөгчдийн манипуляцид амархан автаж байв. Тэрээр өөртөө хэтэрхий дурлсан нарциссист нэгэн байсан тул цагдаа нарыг үнэхээр өөрийнх нь найзууд гэж итгэсэн бололтой. Гэвч ихэнх суврал маниакуудаас ялгаатай Ридер нэг газар маш удаан хугацаанд амьдарч цөөн давтамжтай аллага үйлдсэн байна. Тэрээр анхны аллагаа 1974 онд буюу 29 настай байхдаа үйлдсэн бөгөөд 59 наснда баривчлагдах үедээ ч дараагийн аллагаа төлөвлөж байжээ. Гэвч мөрдөгчд Ридерийн суврал аллагад 10-аас олон хохирогч байж магадгүй гэж үзэж байна. Тэрээр Ридерийг олон жилийн турш зүгээр сууж чадсан гэдэгт итгэхгүй байгаа юм. Ридерийн бас нэгэн хэвшмэл бус шин чанар нь түүний харилцаа холбоо тогтоох дуртай байдал байв. Тэрээр цагдаа болон хэвлэл мэдээллийнхэнтэй дэндүү их ойрхон харилцдаг байлаа. Тэрээр нийт 19 мэдээлэл илгээсний 10-ыг нь баривчлагдахаас өмнөх 11 сарын хугацаанд илгээжээ. Ихэнх суврал олуурчид цагдаа нартай холбоо барьдаггүй. Хэрв барилаач Ридер шиг ингэж ил тод хийдэггүй байна. Шүүхээс түнд 10 удаагийн бүх насаар нь 20 ял буюу 175 жилийн ял оноожээ. Денис Ридер бол ухаалаг сэтгцийн өвчтөн байсан уу? Эсвэл өөрийнхөө нэр төрийн золиос болсон арчаагүй нэг нь үү? Тэрээр төгс гэмтрэг төлөвлөсөн гэж бодож байсан ч өөрийгөө гайхуулах гэсэн тэрхүү мунхах хүсэл нь түүнийг өөрийг нь булшилсан юм. Та түүний сэтгэл зүйн тухай юу гэж бодож байна? Хэрэг тэр загтал бичээгүй байсан бол өнөөдөр ч чөлөөтэй алхаж явах байсан болов уу?
Сэтгэлдээ үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.